Бидний өдөр тутмын амьдрал хөрстэй шууд холбоотой байдаг. Хөрс нь бидний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү? Эзний алдар төвчлөлөөр өвдөх иргэдийн тоо 3-аас 4-р сард илүүтэй тохиолддог. Тэгвэл энэ асуудлаар бид эмч мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа. Алдар төвчин болго өөрөө өөрийн гэсэн онцлогтой, улиралжилттай, хөдлөл зүйтэй, насны онцлогтой байдаг. За эзний алдар төвчний хувьд бол ер нь бол өртөмхий бие махбод л бүхэл хүн өвдөж болно. Гэхдээ энэ дотор эрсдэлтэй бүлэг буюу бага насны хүүхдүүд илүү өртөмхий бүлэгт ордог. Өөрөөр хэлбэл ялангуяа одоо 15 хүртэлх насны хүүхдүүд дотроо 5 хүртэлх насны хүүхдүүд бол илүү өртөмхий эрсдэлтэй бүлэг гэж явдаг. За тэгээ мэдээж энэ хүүхдүүд маань насран хамгаалагчийн заавал хяналтны доор анхаарал халамж шаардлагатай тий өөрийн одоо өөрийнхөө боломжоор бохирдсон тухай бүр одоо жишээл гараа савндаж угаагаад ич чадахгүй. За тэгээ энэ бол ингээ болохгүй зүйл. Энэ бол одоо халдварт амжихад эрсдэлтэй гэдгийг яг одоогоор ялгаж мэдэхгүй тий тэр утгаараа за тэгээд мэдээж нөгөө олноороо хүүхдүүд маань одоо тоглодог бөөнөрөө одоо тий энэ хөрсний бохирдолтой хэсэг энэ бол цэвэрхэн ч гэдэг минийгээ мэдэхгүй. Манай улс нэмээд нөгөө уур амьсгалын үед эрсдэл суур амьсгалтай улирлаас улирал одоо дулааны улирал руу шилжихийн үед бол нөгөө цас мөс хайлдаг, хөрсний бохирдол нэмэгддэг. За мөн одоо манай хүн амын нийт дийлэх маань гэр хороололд амьдарч байна. Тэгэхээр нөгөө нүхэн жорлон, бохир усны цооногийн асуудал тий энэгээрээ дамжаад нөгөө хөрсний бохирдлын үйл ажиллагаанууд нэмэгддэг. За мөн бас нөгөө нүүдлийн хөдөө орон нутагт очиход бас мэдээж бид нэр аюулгүй хүнсний усны баталгаатай хүүсвэр нь хаана вэ гэдэг байдлаасаа ч юм uuгээд энэ болгон ч бүгдээрээ эзний алдар төвчин одоо үүсгэхэд нэмэгдэхэд тэгдэлт байдлаар бүртгэхэд эрсдэл төвчин зүйл болж идэг гэсэн. Хаврын улиралд засгайлахтай зэрэгцсэн өвлийн дүрш хуримтлагдсан олон төрлийн хог хаягдал хөрсөн дийл гарч бохирдол үүсгдэг. Орчны бохирдол нь байгаль орчинд нөлөөлөхөөс гадна хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж олон төрлийн өвчин үүсгэхэд үндэс суурь болж байна. За хөрсний хувьд болохоор 32-97-91 гэсэн стандартыг одоо харьцуулаад нийт хамгийн сүүлийн байдлаар 72 цагаас дээж аваад хавар болон намрын улиралтай буюу 5 болон 10 дугаар сарда дээж аваад одоо 32-97-91 гэсэн стандартаар харьцуулаад явж байгаа. За энэ одоо яг тандал судалгааны үр дүнгээр болохоор нийслэлийн 4/4-т одоо хөрсний бохирдлын түвшин өндөр байгаа нь ажиглагдсан. Энэ 4/4-т яагаад өндөр байгаа юм бэ гэдээ судлаад үзэх юм бол ерөнхийдөө их одоо үсэр нь болохоор гэр хорооллын нөхөн жорлонгоос үүдэлтэй бохирдол их байгаа нь ажиглагдсан. За ялангуяа сонгон хархан бага хангай гэх дүүргүүдэд гэр хорооллын айлууд ихээр суурьшин амьдардаг. Тэгэхээр энэ дүүргүүдэд маань одоо уламжлалт одоо нөхөн жорлонтой айлууд маань маш хэмжээгээр суурьшиж байгаа. За үүнээс шалтгаалаад одоо гинтийн уур усны аюул мөн одоо шар усны үед одоо усаар дамжин нэг бохирдол нөгөөд зөөгдөд одоо гидсний халдвар төвчин гар хөл амны өвчин тий гих зэрэг одоо өвчлөлүүд бол түгээмэл тарах эрсдэлтэй болчиход гэж байгаа. За мөн Баянзүрх болон сонгон хархан дүүргүүд бас байж гин одоо бохирдол ихтэй дүүргүүд. За Баянзүрх дүүргүүд нь болохоор том одоо зах худалдааны төвүүд байна тий даах үрээгээд машин техникийн том зах байна. За дээрээс нь наран туул гээд бараа таварын том зах байна. Тэгэхээр энэ захуудаас үүдэлтэй хүн даалын бохирдлоос хөрсөн маш их байгаа нь бол тандал судалгааны дүнгээр ажиглагдсан байгаа. Хөрсний бохирдол нь бидний нүдэнд үзэгдэхгүйгээр маш олон химийн элемент, нэм бактерийг дотроо агуулж идэг. Тэгвэл бид үүнтэй холбоотойгоор хөрсийг шинжилгээр хими лаборатори дээр ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. За хөрсний бохирдлын яг уг үндсэн шалтгаан нь юунаас үүдэлтэй байна вэ? Хөрсний бохирдлын гол үндсэн шалтгаан гэхээр одоо физик биш химийн буюу биологийн хэлбэр гэж хоёр ангилдаг. А химийнх нь бол одоо янз бүрийн хөдөөж явах хог хаягдал, үйлдвэрлэлийн хог хаягдлыг ил задгаа хайснаас болж химийн янз бүрийн хорт байцсууд одоо хөрсийг бохирдуулах хэлдэг. Биологийн хэлбэр гэдэг нь бол одоо үхсэн амьтны сэг хаягдлыг одоо ил задгаа хаях, янз бүрийн хог хаягдлыг бол одоо бас ил задгаа хаях нас болж хөрсний бохирдол одоо үүсдэг. Хөрснөөс гарч буй биетүүд хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? За хөрс бохирдсноор янз бүр одоо ялгагдсан задралаач юм уу тийм ээ одоо ил задгаа 0 стандартын шаардлага хангаагүй одоо жарлан мууснаас ялгарсан энэ хорт бодис нь бол одоо хөхрлөг хий, метан, нүүрс хүчлийн хий зэрэг одоо хийнүүд одоо агаарт
ялгарч агаарын бохирдлыг бол одоо хэмжээгээр үүсдэг. За энэ бол одоо нэлийн бохирдолтой хөрс шинжилсэн байна. За энэний дараагийн юу бол одоо зэргийн хувьд арай бага зэрэгтэй гэж ингэж гарсан ийм хоёр хөрсөн шинжилгээнд хийгдсэн сая. Одоо хөрс бохирдуулна гэдэг чинь гадаргын буюу гүний усыг бохирдуулаад усаар дамжаад л одоо үний эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Тийм учраас л одоо бид нэр хөрсний бохирдлоос хүн бүхэн сэргийлэхийн тулд бол одоо өөрийнхөө зах арга хэмжээг авч ингэж байх хэрэгтэй маа л гэж. Хөрс нь зөвхөн ургамал ургах орчин биш ээ. Энэ нь бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байдаг. Тиймээс эргэн та аливаа өвчлөлөөс уршин сэргийлж, маска тогтмол зүүж, гараа угааж хэвшээрэй.